За миний хүү Германд очихоор хүүхнүүдээс нь л хол байгаараа гэдэг. Дандаа л 3-4 метрийн өндөртөө духан дээр эвэртэй хүүхнүүд байдаг гэсэн. Миний хүү хатгачих вэ? Ээж би суралцгаар явж байгаа болохоос үнтэй суух гэж явж байгаа юм уу? Тэгсэн. Мэ энэ нутгийн чи шороо. Энэгээр яах юм? Гадаадд очиод нутгаа санахаараа үнэрлэхгүй юу? Мэ энэ дээрээс нутгийн чи салхи. Нутаг гэж би ээж хотын штэ. Хороолын эцсийн салхиа зүгээр л аваад яв. Бас ээж чинь чамдаа сайхан хоньны толгой, өвгөрийн толгой, ямын толгой хууглаад мөнгөлөг цаасанд ороогод хийцэн байх шүү. Германд очиж шинэ найзуудтай өгөөрэй. Өөрийгөө өлсөж байгаа байлгүй? Ээж та нэрээ. Өөти. Мэ энэ шүдэн талаар аваад яв. Германд бол манайх шиг тог цахилгаангүй байлгүй? Наадаа асаагаад чамаагүй хичээлээ хий бидүү. Ээжийнхэн үед бол хүчний гэрэлтэл номоо уншиж хичээлээ хийдэг байлаа штэ. Ээж болихтоо. Юу болилтоо гэж Германд очингуудаа энэ хацыг уугуулад баруун хойд зүг рүү нутг руугаа харж агаад манай Германы үлэмж хүүхнүүд хол байх суугаа гэд энэ будааг цацаарай. За тэгээ даа ээж минь. Өөти энэ мөнгийг очиод хэрэглээрэй миний хүү. Наад мөнгө хэрэггүй. Яаж байгаа юм? Хүн Германд очиж суралцсангаа бас давхар ажил ирээд мөнгөтэй болчихно. Мэт агентлаг Германы мэргэжлийн сургууль руу зуучилдаг олон жилийн туршлагатай хамт олон бөгөөд элсэгчт нь мэргэжлийн сургуультай ямар ч төлбөргүй сураа зогсохгүй бүр дадлага хийгээд шууд 3,700-аас 6 сая хүртэлх төгрөгийн цалин авна гэд бод. Дээрэс нь эрүүл мэндийн үйлчилгээ үнгүй авдаг. Сувилагч шүдний хэмжээнд туслах, дагаач, рестораны зохион байгуулагч, зочид бодлын зохион байгуулагч гэсэн мэргэжлүүдээр жилд ердөө ганцхан удаа став тийм байлээ. Лааж байгаас дээж. Лааж штэ. Money